Бүлгийн зөвлөгөөн бид бүхэнтэй сонирхолтой яриа өрнүүлж байгаа нь үнэхээр их таалагдсан. Үнэхээр сонирхолтой байсан. Өмнө би мэргэжлээ сонгохдоо айгүй тулгамдж байсан. Одоо болохоор мэргэжлээ сонгохдоо ямар аргаар сонгохоо ойлгох болсон. Тэр зүйчтэй уулзснаас хойш надад маш олон өөрчлөлт гарсан. Би өөрийгөө яаж хайрлах, бусдыг яаж хайрлах, бусдад хэрхэн зөв харьцах, сэтгэл зүйн дасгал гэж яг юу, тэрийг яаж хийх үү гэдгийг бүр амар сайн ойлгосон. Тэгээ сэтгэл зүйчтэй баярлалаа. Би 4 удаагийн бүлгийн зөвлөгөөнд хамрагдсан. Нойр хоол дэлгэцийн донтолтын тухай мэдээлэл авч тэрний тухай яаж сэргийлэх арга олсон. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан эрүүл мэндийн төсөл. Good Neighbors олон улсын төрийн бас байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, эрүүл ирээдүйн эзэд төрийн бас байгууллагатай хамтран оюу толгой компани санхүүжилтээр өсвөр насныхны бие сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих төслийг 2020-оос 2021 оны хичээлийн жилд Сонгон хайрхан дүүргийн зорилттой сургуулиудад амжилттай хэрэгжүүллээ. Оюу толгой компани ерөнхий боловсролын сургуулиудад чиглэсэн нэг судалгаа хийлгэсэн. Ижил төстэй судалгаануудтай танилцсан байгаа. Тэгээ судалгааны дүнд юу олж харсан бэ гэхээр нөхөн үржихүн болон сэтгцэн эрүүл мэндийн асуудал нь өөрөө нийгмийн томоохон асуудал болж босч ирж байгааг бид нэр олж харсан байгаа. Төслийн хүрээнд суурь судалгаа, ганцаарчилсан зөвлөгөө, бүлгийн зөвлөгөө, сэтгэл зүйн боловсрол олгох сургалтанд өсвөр үеийнхэн, эцэг эхчүүд, багш ажилтнуудыг хамрууллаа. Туршлагатай байгууллага гэдгээр нь Good Neighbors байгууллагатай оюу толгой компани хамтарсан юм аа. Тэгээ бидний төслийн эхний үе шат яг ковидын амаргүй энэ цаг үед болж өнгөрлөө гэсэн хэдий ч маш амжилттайгаар ард нь гарч чадлаа. Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг иж бүрэн байдлаар илрүүлэх ХЭДС үнэлгээний зарчмаар хийсэн судалгааны үр дүнд өсвөр үеийнхэнд невросын төвшин өндөр, өөртөө итгэх итгэл бага, эрүүл амьдралын хэм маягтай холбоотой мэдээлэл дутмаг, сөрөг зуршлуудтай, үе тэнгийн дарамтанд өртдөг, эцэг эх хүүхдийн харилцаа зөрчилтэй зэрэг асуудлууд илэрсэн байна. Тэгэхээр энэ судалгаандаа үндэслээд яг тэр одоо үндсэн асуудлуудаа томьёолоо тэрнийхээ дагуу одоо багц сургалтын хөтөлбөр боловсруулсан байгаа. Сургалтын хөтөлбөр бол юуны өмнө эцэг эхчүүдэд зориулсан одоо өсвөр насны хүүхдүүдтэйгээ яаж харилцах ёстой вэ гэдэгт чиглэсэн. За мөн одоо багш ажилтнуудад өсвөр насны хүүхдийн одоо сэтгэл зүйн онцлог хэрхэн харилцах талаар тэгээ ийм одоо хөтөлбөрөөс гадна хүүхдүүдэд нөгөө судалгааны үр дүнд одоо үндэслэж гарч ирсэн сэтгэл хөдлөлөө одоо яаж зохицуулах уу тийм ээ, муу зуршлаас яаж хол байх уу, за өсвөр насны хүүхдүүд одоо бие биентэйгээ яаж харилцах ёстой вэ гэсэн ийм одоо бүлэг цуврал одоо сургалтуудыг зохион байгуулсан байна. Good Neighbors олон улсын төрийн бас байгууллагын дэргэдэх гэр бүл, хүүхэд, өсвөр үеийнхэнд сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг сайхан сэтгэл төвийн мэрэгжлийн сэтгэл судлаачид бүтэн жилийн хугацаанд айдас, түгшүүртэй, ганцаардсан, уур бухимдалтай, гэр бүлийн асуудалтай, сөрөг хорт зуршилтай өсвөр үеийн 2000-аад хүүхдэд ганцаарчилсан сэтгэл зүйн зөвлөгөө болоод гэр бүлийн зөвлөгөө засал хийж ажилласан юм. Энэ төслийг хэрэгжүүлснээр цаашид ерөнхий боловсролын сургууль мэрэгжлийн сэтгэл зүйч ажил болох нь чухал ач холбогдолтой юм гэдгийг нотлон харуулсан. Тийм бидний энэ одоо туршлага сургамжийг үндэслээд боловсрол соёлын шинжилгээ ухааны яам маань мөн одоо сургуулиудад сэтгэл зүйчийг энэ хичээлийн жилээс эхлэн ажилуулах болсон нь бидний бас энэ ажлын өр нөлөө ач холбогдол туссан гэж үзэж байна. Төсөлд хамрагдсан сурагчдын сэтгэл хөдлөлтөө удирдах чадвар 23%, мэрэгжил сонголтын талаарх мэдлэг 24%, үерхэл нөхөрлөлийн харилцаанд тулгарсан асуудлаа шийдвэрлэх чадвар 24% тус өссөн байна. За Сонгон хайрхан дүүргийн ерөнхийдөө бол одоо гэр хорооллын гэж хэлж болохоор 65, 67, 76, 105, 107 дугаар гэсэн ийм сургуулиудад одоо энэ төсөл маань хэрэгжсэн. За одоо анги танхимыг одоо яг тэр зориултын дагуу тохижуулна гэдэг бол одоо мэдээж их төсөв хөрөнгө шаардсан юм асуудал байж байгаа. Энийг одоо дүүрэг орон нутаг болон сургууль одоо шийдэх бололцоо байхгүй. Боловсрол шинжилгээ ухааны яамаас цаашдаа одоо сэтгэл зүйчийг сургууль бүр дээр ажиллуулах одоо ийм зорилт тавьж ажиллаж байгаа. Үүнийхээ өрөөнд мөн одоо энэ сургуулиудад одоо энэ сайхан өрөөг бэлдээд өгсөн байна гэдэг нь эдийн засгийн хувьд одоо бидарт бас маш том боломж олгож тусалсан ийм явдал байгаамаа. Энэ төсөл нь өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарахаас гадна нөхөн үржихийн эрүүл мэндийн боловсрол олгосон юм аа. Яг нөгөө шилжилтийн нас болоод ирэхээр биед нас их өөрчлөлтүүд явагддаг. За энэ дээр бол одоо хүүхд чинь баалгагдах, тулгамдах, ичих, зовох, хаанаас зөвлөгөө авах мэдэхгүй юм асуудлууд их гардаг юм байна. Тийм учраас бид нар яг энэ тал дээр нь зөв мэдээллийг зөв цагт нь өгөх зорилгоор энэ
төсөл бол хэрэгжиж байна. Сургалтанд хамрагдсан багш, ажилчид, эцэг эхчүүдийн өсвөр насны хүүхдийн сургах сэтгэлгээ хөгжүүлэх арга барилд 64%, харилцааны ур чадвар 32% өссөн үзүүлэлт гарсан байна. Тэгээ би энэ сургалтанд суусны авч гаяа гэх юм бол одоо надад бол энэ сургалт бас их олон юм нөлөөлсөн. Энэ хүүхдтэй одоо эцэг хүн яаж харьцах уу, эх нь яаж харьцах уу, юу аль талаас нь ингээд зөвлөгөө өгж ингээд судлах уу. Энэ сургалтын ашиг нэмд бол одоо би охинтойгоо бол маш ойр дотн харилцдаг болж байгаа. Сэтгэл зүйн зөвлөгөөнд хамрагдсан хүүхдүүдэд амьдралыг өөрөөр харах, ирээдүйгээ гэгээлгээр төсөөлөх, гэр бүлийнхнийг хүндлэх, найз нөхөд, эргэн тойрны хүмүүстэй эерэг харилцах зэрэг хувь хүний хандлага нь өөрчлөгдөж байна. Би ингээд бусад хүмүүстэй харилцахад их төвшөөртэй байдаг. Одоо ингээд бусад хүмүүстэй харилцаад яхад миний гарын алга хөлөөрч ингээд хоолой зангираад уйл гаддаг. Айзенкийн EPI тест невросын төвшинг тодорхойлсон. Тэр нь болохоор би аав ээж хоёр явснаас болсон болов гэж бодсон. Хоолоо асуулж. Алхам 1 сэтгэл хөдлөлийн хуанл. Сэтгэл хөдлөлийн хуанлыг хөтлсөн шүү дээ, тий. Тэгээ хоолой зангираа уйл гадсан мэдрэмж маань байхгүй болсон. Тэгээ сэтгэл хөдлөлийн хуанлыг хөтөлж хөтөлж байгаа. Алхам 2 Эверлийн амьсгалын дасгал. Би гэртээ авах хугацаанд Эверлийн амьсгалын дасгалыг хийсэн. Энэ нь болохоор надад ингээд таагүй зүйл тохиолдоход ингээд хийхээр айгүй тийм сайхан дотор ингээд онгоогоо авчих шиг болдог. Алхам 3 харилцааны дасгал, булчин суллах дасгал. Хэрэгжүүлэхэд хэр боломжтой байсан бэ? Та жагсаан бичээрэй гэж тэгсэн штэ. Тэгээ хүмүүсийг өдөр бүр харилцсан хүмүүсээ жагсаан бичээд тэмдэглээд тэрийгэ зуршил болгоод ингээд ирэхэд надад ингээд бусад хүмүүстэй харьцахад айгүй тийм ингээд төхөм тийм их сайхан байсан. Төвшөр маань ингээд байхгүй болоод. Алхам 4 хоосон сандлын аргаар хүншүүлэх дасгал. Хүн ингээд өөрт мэдрэгдсэн мэдрэмжээ ингээд шууд ингээд илэрхийлэх ёстой гэдгийг ойлгосон. Дотроо ингээд байлгаад байвал тэр намайг илүү их түгшээдэг гэдгийг ойлгож авсан. Алхам 5 мэрэгжлийн чиг баримжааг үнэлэх тест. Цалин хөлстэй үнэлэмжийн ингээд ягаад өөрийнхөө сонирхож байгаа мэрэгжил гэдэг тэрийг хайгаад тэгсэн чинь надаа ингээд дизайнер, дуучин, бүжигчин гэдэг урлагийн тэг хүнтэй ажилладаг тийм мэрэгжил тохирох нэ гэдгийг авсан. Хүүхдийг өөртөө итгэх итгэл, эдүх сонирхлыг нэмэгдүүлэх, сэтгэл хөдлөлөө удирдах, гэр бүлтэйгээ эерэг харилцах, эрүүл амьдралын дадал хэвшилтэй хүүхдийг төлөвшүүлэхэд чиглэж хэрэгжсэн энэ эрүүл мэндийн төсөл нь үр дүнгээ өгсөн төдийгүй цаашид тогтмол хэрэгжүүлэх нийгмийн шаардлага байгааг харууллаа. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан эрүүл мэндийн төсөл